Манай энэ тогтолцоонд байгаа нэг гажууд бол ер нь бол нэг тийм тогтолцоо бол чанартай юм бол үнэтэй. Эсвэл одоо хямдхан бол чанаргүй байж магадгүй гэдэг бол Монгол эсэргээр үнэтэй хэрнээ чанаргүй байна гэдэг ийм гэрчлэлийг иргэд хэлсэн бас их анхаарал татлаа тийм ээ. Тухайлх юм бол та бүхэн санаж байгаа бол хөнгөлөөгүй байхад 15,000 төгрөг авч ирсэн юм маань хөнгөлсөн чинь 45,000 төгрөг болчлоо гэж БД вирустэй иргэний хэлж байсныг та бүхэн санаж байгаа. За мөн одоо унал таталтаа иргэд эмийн бүртгэлд ороогүйс болоод эм нь ороод ирсэн хэрнээ эмийн сангаар авч чадахгүй байгаа гэсэн ийм гажиг зүйлүүдийг бас ярьж байгаа нь бас үнэхээр бас анхаарал татж байна. Дээрээс нь бид одоо орчин цагийн технологид хөл зэрэгцээд энэ 20-24 оны сонгуульд парламентын гол бас том үндсэн зорилго бол ард иргэдэд өвчин зовлон тусаад ядуурахгүй байх. Дээрээс нь бусад орн руу эмнэлгийн тусламж авахар явуулах тэр тоог цөөлхийн төлөө хичээн ажилласан. За тэгвэл одоо бид технологийн шинжилгүүд хийж чадахгүй, хоцорсон, шинэ одоо удирдамжуудаа шинжилж чаддгүй байгаа байдал нь өөрөө одоо иргэд очиж байгаа эмийн хөнгөлөлт, чанартай эмийн хүртээмжийг одоо бий болгож чадахгүй байгаагийн нэг том жишээг иргэд маань ярьлаа тийм ээ. За хоёр дахь асуудал бол үнэхээр одоо лаборатори чанар шалгадаг лаборатори нь үйл ажиллагаа байхгүй болсон, музей мэт болчихсон. Тэгээд сайд нар нь нэгч сайд нар одоо тэр лаборатори очиж үзээгүй байсан ийм байдал нь бол үнэхээр бас харамсмаар санагдаж байлаа. За харин зүгээр одоо гадны хөрөнгө оруулалт дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар бол одоо тоног хөрөнгө шинжилгэж байгаа явдал нь бол энэ бол одоо сайхан мэдээ байсан. Гэхдээ энэ одоо лабораторийн шинжилгээний хариу зөрдөг кейсийг та бүхэн санаж байгаа бах. Нэг лабораторид нөгөөд тэнцэхгүй гэдээ гаргалаар нөгөө лабораторид нь очиод өгөөд тэнцүүлчихдэг. Энд чинь одоо юу гэсэн юм? 10 жилийн ангийн хүүхдэд одоо шалгалт өгөөд нэг хичээл дээр нь F50-аад нөгөө багш нь A тавьчлаа л гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо чи ямар дүн болох юм? Тэгээд тэрийг шинжээч нь цаашаа хүний эмийн зөвлөл рүү оруулаад тэгээ батлуулаад Монгол улсын бүртгэл оруулчих жишээний. Ийм одоо арай л одоо бас буруу ийм тогтолцооны дүр зургийг бид бас жишээгээр харуулж чадлаа.